гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд гэр бүл салцсан тохиолдолд одоо хүлээлгэх хариуцлага байна уу гэж асууж байна. Гэхдээ эн чинь бас л нөгөө гэрээгээр бас зохицуулж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл гэрлэгчтэй эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг гэрээгээр зохицуулахдаа гэр бүл цуцлсны дараа хөрөнгийг хэрхэн хуваарлах асуудал энд байж байгаа байхгүй юу? Тэгвэл хэний буруутай хинээс болж энэ гэр бүл салсан бэ гэдгээс нь хамааруулаад түүнд ноогдох хөрөнгөхийн асуудлаар хариуцлагыг ярьж штэ ерөөсөө. Ер нь бол чи гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд явах юм бол чамд юм өгөхгүй шүү ч гэдэг юм уу. Эсвэл бий болгосон нийт хөрөнгөний төдөн хувийг тэгж аван шүү гэж хэлэхэд эн чинь өөрөө гэрээн заагдсан учраас гэрээн хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр учраас нөгөө нөхрийн бас айх шалтгаан байхгүй. Аймаа гэдэг чинь гэр бүлээс гадуур харилцаа үүсэхгүй байна л гэсэн үг байхгүй юу. Ер нь бол гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаа асуудал чинь өөрөө гэрэлтийн гэрээ байхгүй учраас эрхүүргээ ухамсарлахгүй учраас л төр зүрийн хийж байгаа би үйлдэл гэж хардаг. Тэгээд тэр үйлдэл нь дамжсаар бол одоо хэрүүл маргаа үсэл салах хэмжээнд очиод байгаа болохоос ер нь бол анх суухтаа улсууд би энд хайртай дуртай насан туршдаа амьдрнаа салахгүй л гэж суудаг үсттэй. Тэгэхээр гэрэлтийн гэрээгээр буюу хариуцлагаар энэ асуудлыг шийдэж болно гэж би харж байгаа. Магадгүй явмаар бол тэгэл явал та. Тэгвэл ихэнх хэмжээний хөрөнгө үлдээч. Чиний үлдээсэн хөрөнгө чиний эхнэр нөхөр за үр хүүхдээ тэжээнд итгэх үүргийг чинь төлөөсөлөх хэрэгтэй байхгүй юу? Да гэхдээ ер нь бол явахгүй дээ хөрөнгө алдахаас айгаад хүнтэй явахгүй дээ.